За сайн байна уу? За Letterboxd ухыгийн шинэ дугаар гэх хүү эхэлж байна. За ингээд өнөөдрийн маань зочноор алдарт Ар Монголын алдарт Тамира шит постинг гин Тамира маань хүрэлцэн ирсэн байна. За өрсөнд баярлаа Тамира. За тэгээд нэр мартснаас ингээд маа нэг өмнөх дугаарууд дээр ингээд ном зомнууд ингээд хойно мөн ингээд гараад байгаа. Энэ номнуудыг маань бас Нима маань нэрээ ингээд ашиглаарай ингээд юмудаа ганц хоёр дугаар ингээд ашиглаарай гэж хэлсэн. Бас Нимада баярлаа. Бас өөр бас юм тавиулах хүмүүс компаниуд тэгэл холбогдоорой. За тэгээд маа нөгөө контент маань нөгөө төгсгөл хэсэгтээ нөгөө квизний хэсэгтээ байдаг. За. Тэрийг нь хүмүүс үзэхгүй ингээд дундаас нь ингээд орхиод ах шиг байлээ. Тийм болохоор бүгдээрээ яг дуустал нь үзээд бас бүх дугааруудынхаа төгсгөлт нь квизүүд бас болдсон шүү гэдгийг нь бас ихэнд нь хэлхэн зүйтэй юм байна гэж бодсон. Тэгэхгүй хүмүүсүүд ерөөсөө квизтэй гэдэг нь мэдхгүй яваад илээ. Намайг ямар ч кино таахгүй байгааг үзээрэй. Би бол өндөө квиз дээр бол амжилттай нэгдтэй бол айгүй итгэв. Өө тийм үү яана. Өмнөх хүмүүс дээр амар easy ингээ амархан юмнууд өгсөн. Тэгэхээр энэ дугаараас ер нь одоо жоохон чангалыг амар хүнд юм болох. Тэгвэл өрөө ирсэн юм. Тэгвэл баларс бүр баларс. За яг хөө тэгээд бас төгсгөл хэсэгт маань квизний хэсгийг бүдрээ үзцгээгээрээ. За ингээд эхний асуултанд орцгоё. За эхний асуулт бол уусаа классик манай контентны классик байгаа. За таны Letterboxd-ийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонууд болон хамгийн бага үнэлгээтэй кинонуудыг ерөнхийдөө одоо үзцгээе. За чиний ерөнхийдөө Letterboxd ерөнхийдөө гаргацсан байгаа. За эхлээд өндөр үнэлгээ өгсөн кинонуудын эхлээд харцгаая. 1266 кино ерөнхийдөө бүртгэгдсэн байна. Энэ юу яс? Би нэг Letterboxd ерөөсөө хэрэгэлдэггүй байж байгаад 2 жилийн өмнө нэг өвдөөд өвдөд. Тэгээ нэг өдөржингөө нэг өвдөөд нэг орноос усчихдаггүй. Гэтэ нэг уцаа ингээд үзээд өдөржингөжтэй штэ. Тэгээ яг энэ Letterboxd нэгээд тэгээд санаж байгаагаар үзсэн ер нь одоо хүүхдтэй хаас эхлэл үзсэн бүх кинонууд лог хийгээд айгүй ажилгүй нэг өдрийн өнгөрөөд тэгээд 1266 гээд тэгсэн байна. Тэгээд бүхэл ер нь үзсэн кинонууд байна байх та. За эхнээсээ ингээд за 5 одтойгоодаас бол нэлийн алдан байна. За миний сонирхол татж байгаа бол мэдээж одоо эхний биш тэр Charlie Brown, Diary of Wimpy Kid-ийн одоо трилог гэх үүрэг. Бас амар шилдэг трилог. Классик трилогуудын нэг байна, орсон байна. За энэ кинодыг бас ярилэг хүүхд настай холбоотой л байна тий. Charlie Brown болохоор нэг баг бах ТV таваар гардаг байсан шүү дээ. Тэгээд ер нь бол Charlie Brown-ы Peanuts-ийн тэр юмнуудад нэлээд дуртай. Тэгээд ер нь цэвэр носталжиагаас болоод ерөнхийдөө 5 од өгсөн маа. Diary of the Wimpy Kid болохоор би яг дунд сургуультай 1 жил яг Америкт сурч ирсэн. Дунд сургуульд. Тэгэхэд яг эхний ангийн Diary of the Wimpy Kid гараад тэгээд тэр чинь бас нөгөө дунд сургуульд хүүхдийн тухай болохоор тэгээд нэг humor эднэр нэг айгу хөөрхөн байгаад идэх. Тэгээд ер нь бол таалагдт юм уу? Гуруула одоо guilty pleasure. Тэгээд дээрэс нэг анимашн төртөө орчихоор яг тухайн үед л бүр ингэ сонирхолтой санагддаг ус. Нөгөө нэг уншлагын цаг эднэр гээл болоод тэгэл ингээл би нэг Монгол ном сум гаргаад уншаа сонгод 90-р орн ингээд бүгдээрээ нөгөө Diary of a Wimpy Kid тэр үед айгу бүүм хийжсэн юм шиг. Тэгээд номнуудыг яг ингээл 90-р орн бүгдээрээ уншаа суугаал тийм үгдүү байсан. Миний бол яг үзчихсэн бол нэг олон кино алга. Гоё чамд хуваалцах ямар гоё 5 одтой кино байна. За тэр хинд нь байгаа Death of Stalin гэдэг тэр кино болохоор миний топ 4-т байдаг. Ер нь бол буухгүй бах тэр кинонууд. Яг юу Сталиныг нас орсны дараа Оросд нөгөө нэг дараагийн одоо залгамжлагч нь хэн болох талаар ингээд нөгөө улс төрийн бөө одоо юм болж байгааг харуулсан тийм нөгөө satire comedy бараан comedy кино. Тэгээд энэ найруулагч нь болохоор ерөөхдөө дандаа тийм улс төрийн сэдвтэй comedy кинонууд хийдэг. Тэгээд ер нь бол дандаа ингээд ийм инедмийн жанр дээр тоглодог жүжигчд. Энэ дээр тэгээ нөгөө ямар ч юм нөгөө Орс морсоор ярих гэж тийм үү Орс аялгаар ярих гэж юусоо хичээхгүй бүгдээрээ яг нөгөө нэг шууд англиар бүр нөгөө хэммин одоо юу гэдэг чинь Америк аялгуугаараа тэр нь болохоор Scottish аялгуугаараа тэгээд бүр ямар ч хамаагүй дураар ярьдаг.
Би орсон зүйлдэг үйл явдлыг. Тийм тэгээд хамгийн гол нь ингээд үзэнгууд хэтрүүлсэн юм уу гэдэг яг үүндээ бол баг ингээд дарсан гэж байгаа. Яг үнэхээр тийм за амьдрал дээр юу гэж эднэр ингэж тэнэгдэх хөвдөө энэ ч одоо бас ийм том зөвлөлтийг ингэж авч явж байгаа хүмүүс штэ гэх тэгэнгუთ яг үнэндээ энэ дээр болж байгаа үйл явдлууд нь яг жинхнээсээ ерөнхийдөө болсон гэдэг юм. Өөрөө харин ч бүр дарж үзүүлсэн гэж. Тийм дарж үзсэн. Одоо энэ дэр нэг одоо нэг Жоко биш үү? Генерал Жоко ингээд цээжрээ ингээд дүүрэн медальтай ингээд орж ирдэг гэсэн үг байхгүй. Багсгсан гэсэн. Тэрийг ингээд бүр яг ингээд баг ингээд юу нөмрөг гэднэр юу байгаад ингээд тэрэн дээр ингээд битүү ингээд зүугээ явдаг байсан хүн гэж байгаа байхгүй. Тэгэн гот энэ дээр найруулагч нь арай хиймэл харагдаад байна. Арай ч хүмүүс үзээд энэ итгэхгүй болов уу гэж бодоод ингээд багсгаж харуулсан гэж. Тэгээ энэ бол миний амар дуртай. Инэдмийн кинонуудын нэг. Жүжигчдэн гэсэн эндээс ингээд харахад. Тий, одоо Стив Бушеми сета иргэ ярьлаа шүү дээ. Би тайлбарлавал ерөнхийдөө юу тайлбарлах вэ? Одоо юу л шоглохыг л хэлж байгаа юм л үү. Би одоо хамгийн одоо нөгөө Монгол руу төгсөн тайлбар нь одоо шоглож харуулах гэсэн үг. Одоо хошин шог чинь анхандаа ер нь баг л сайта ярмыгаар хэлсэн болов гэж би ойлгоод идэв шүү дээ. Одоо тайзан ирэх. Ямар нэг юм шүүмжлэх тэгээд хэтрүүлэхтэй. Ер нь бол би бас өөрөө бас тэрийг нэг сайн define хийж байгаа юм байна. Миний өсвөлж байгаагаар л бол одоо шоглож юм. Тийм юм дээ. Чин за тэр ер нь энэ чиээс юу Afterlife гэдэг Япон кино Кореда гэдэг найруулагч юм кино. Энэ болохоор яг зүгээр нэг юм кино магадгүй хийх юмсан гэж бодож явдаг хүний хувьд яг үзээд яг уур үргэжсэн юм байна. Яг ингээд ийм сэдвийг ингээд зохиож байгаа. Энийг ингээд кино болгоо хийж байгаа мүү гэдэг. Яг хүмүүс нас бараад тэгэн гут нь ингээд одоо дараах төрөлд нь ингээд явуулахаас өмнө одоо нэг юм зааг нэг хэсэг байгаа даа. Тэнд нь ингээд зүгээр юм оффист ажиллаж байгаа юм шиг ингээд одоо тийм хүмүүс ажиллаж байгаа одоо сүнснүүд. Тэгээд тэр хүмүүсийг дараагийнхаа төрөлтөө ингээд явуулахын өмнө нэг одоо дурсамжийг нь сонгож аваад тэрүүгээр нь кино хийж өгөөд зөвхөн тэр дурсамжаал тэр дараа төрөл рүүгээ авч явна гэх тийм концепттай. Тэгээд бүр ингээд яг би үзээд бүр яг ингээд ямар зөв юм бэ гэж бодоод яг тэгээд үзчихсэн. Энэ яг Кореда гэдэг Hirokazu Koreeda гэдэг найруулагч юм ямар дуртай кино байгаа. Тэгээд энэ киног бас үзээг бол санал болгоё. Бас ер нь л жоохон тийм funny доо comedy магийн comedy биш айгуу тийм нэг юм тайван кино. Тийм яг бас comedy элементүүд байгаа. Одоо юу гэдэг чинь нөгөө нэг нас орсон хүмүүстэй ингээд суулгаад за та одоо нас орсон шүү гэдэг ингээд тайлбарлаж байгаа ч юм уу тийм үгнүүд байдаг. Тэгээд баг юм нэг юм тэр хүмүүсийг ингээд нэг юм докюментари дээр ингээд тэр хүмүүстэйг ярилцж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Тэгээд айгуу ингээд бичиж авч байгаа даа тийм. Тэгээд үхлийн тухай ч гэсэн ер нь бол нэлээд айгуу гоё дулаахан кино санагддаг. Тэр Millennium Actress гэдэг энэ болохоор нэг Satoshi Kon гэдэг нэг Perfect Blue Paprika эднэрийн найруулагчийн хийсэн кино. Энийг би тэгээд нэг хүн удаа үзчихсэн. Тэгээд дахиж үзэхээс яг үнэнд бол айдаг. Амар романтик кино. Тийм тэгтээ бүр яг ингээд нөгөө сэтгэл яг нэг урдаг гэх юм уу. Тэгээд яг Японы түүхийг энэ нэг жүжигчний амьдралаар ерөнхийдөө дамжуулаад харуулж байгаа. Энэ жүжигчийн эмэгтэйгийн амьдралаар дамжуулаад харуулж байгаа. Тэгэхээр бас нэг тийм surreal угаасаа Satoshi Kon-ы кинонууд чинь нэг тийм юмнууд байдаг шүү дээ. Яг үнэхээр болоод байна уу, болохгүй байна уу гэдэг ч юм уу нэг тийм нүүд элементүүд байдаг. Тэгээд энэ бас миний нөгөө талаа ер нь нөгөө perfect blue энтрийг аваад арай хөнгөн. Тийм хөнгөн. Тийм ер нь бол romantic кино гэж хэлж болно. Тийм perfect blue ч юм бол за бараг аимшиг кино шүү дээ. Тийм Paprika эднэр чинь тийм deep кино шүү дээ. Энэ бол аюу хөнгөн кино юм шүү. Хөнгөн гэж бас хэлэхгүй. Тэднийгээ бодвол хөнгөн тий. Тэднийгээ бодвол тэнийг амар галзуу эмормор байвал үзмээр л. Заримдаа нэг эмормор өдрүүд идэв шүү дээ. Тэр үедээ үзмээр. Түүлийн одоо 5 он авсан бай. Тий. Pixar-ын хамгийн гоё нь л гэж би боддоо шүү дээ. Яг нөгөө нэг мессеж нь айгуу гоё. Тэгээ нөгөө хүн болгон хоол хийж чадна гэдэг мессеж нь л гоё тэгээд. Хүн болгон хинч юу хийж болно гэдэг тэр мессеж нь айгуу гоё. Тэгэл яг ингээл
ерөөсөө нөгөө өөдөдөг хэсэг байдаг. Яг ингээл хэлснээс хойш бас айгу фан штэ. Тэгэл так гэж явсараа л дуустдаг. Тэгээд бас хамгийн дуртай үгэлтэй номуудын нэг юм. Ер нь бол нэлээ бас ностальжига таваад одоо нэлээ оруулсан шүү дээ. Ер нь бол юуг бол Ratatouille-ийг бол нэг жилдээ нэг үзчихдэг юм. Зөө Зорж үздэг кинонуудын нэг. За Godfather-ын 2 дугаар анги нэ. 2 нэг нь байхгүй нэ. Нэг нь арай доогоор. Зөө. Уг нь бол нэг нь бол илүү уг нь байгаад идэв шүү дээ. Энэ бол яг юу нь бол мэдгүй надаа яагаад ч юм хоёр нь бол нэг нь бол илүү байгаад. Тий. Нэг нь нөгөө арай амархан үздэг кино гэх юм уу. Нэг ингээд casual үзэж бол. Хоёр нь бас dark гэдэг юм уу. Үзэхээр яг нөгөө ах махыгаа яаж байгаа штэ. Тэгэл яг ингээл гэрүүл ингээл нэг дээрээ ингээл амар гэрүүлээрээ байж байгаа л төгсгөлд нь гав ганцаарх нь болол үлдчихэж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд амар хүчрэхэг одоо яг тэр нөгөө гэр одоо юугаа family-гаа бол ингээд атгачаад байгаад тэгсэн мөртлөө family-г уулцсан гэдэг. Ганцаараа байгаад тэгэн гот нөгөө аавынх нь нөгөө анх Америкт ирээд origin түүх нь давхар гараад идэв штэ. Тэгэн гот ингээл аав нь болохоор ингээл хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд эхлэв. Тэгэл нөгөөх нь ингээл багсаал хүүхэд нь багсаал. Тэр бас амар. Надад бол хоёр нь бол арай илүү санагдсан юм аа. За түүш шууд муулга орцгоё. Энэ нь бол дээгүүр бол нэг иймэрхүү байгаа юм байна цагаар. За доогуур цагаагаар ямар байна да харцгаа. За. Ер нь бол би эхлэхээс өмнө бас яг харсан. Ер нь бол бараг л 100% нийлэхээр ерөнхийдөө нэрээ тийм шүү гэж бас бодохоор кинод байсан. Гэтэ яг миний яг харснаар ганц хоёр за эхлээд орж ирсэн бол Love орж ирсэн. Love-ыг ягаад нэг оноо өгсөн мэт. Love-ыг ягаад нэг оноо өгөө? Бас нөгөө нэг найруулагчд үгүй гэж хэлэх юм байгаагүй юм байна. Ер нь бол баг порн. Яг гой зураг авахтай порн. Тэгээд зохиол нь яг зөрчил нь мэдгүй яа ер нь л нэг л болдгоо. Тэгээд эн чинь 3D кино шүү дээ. Тийм 3D порно нөхгүй. Тэгэхээр бүр яг үнэхээр найруулагч Каспер Нөөн бол арай л хитрхи айгу экспериментал гэсэн юм бол чудтай шүү дээ. Хит давтсан лээ. Тийм нөө нэг би кино үзэхээр яг тэгэж үздэг юм. Нэгдүгээрт entertainment. Тэгээ entertainment нь бол яг нөгөө өргөн байдлаар нь яриад та одоо юу гэдэг чинь инээлгдэг ойлуулдаг одоо тэрийг нь бүгдээрээ entertainment гэж оруулаад байна. Энэ кинон дээрээс би юу ч мэдрээгүй болохоор тэгээ яах ёстойгоо би тий ганц өөр л мэдэрсэн гээ. Өөр л мэдэрсэн одоо юу гэдэг чинь тий эмхтэй өмтэй хамт үзэх ёстой кино юм уу одоо юу гэдэг чинь. Тий би нэрээ сая санаж тэр синүүдийн тий энэ чинь бол зүгээр яг л яг поо. Нэрээ тийш тий нэрээ би бүр яагаад мартчихсан. Одоо 3D нөгөө нэг ингэж байгаа шотнууд байдаг тэгээд бүтэн үзээгүй шиг санагдчихэв. Яг нэг 40 минут орчим явж байгаа л тэгээ за хотлаа маань байгаа л нэг сүүлийн хэсэг л жоохон гүйлгүүлээл тэгэл тэгж би ч нөгөө Гаспер нөгөө яг нөгөө шүтж эхэлдэг үе дээр үзсэн болохоор би баг яг тэрнээс нь болж биш. 2 3 бол. Би бүр батцсан биш тийм гад. Ямар сонир энэ киног би бол бодгоот л яг хамгийн дөрөв тэр л яг төрүүлж орж ирж байгаа. Би бүр мартаа тэр зүгээр юм уу нөгөө зөвшөөрт үйлдэх гэсэн мэсгэл бодоод тэр нөгөө хайртай эмхтэйгээ юу яаж байгаа. Тэрийг л бодсон байна. Хүсээгүй жирэмсэлтөө тий. Нэрээ ихтэй бас чамд нэг оноо өгсөн бахар нэрээ бас ингээ бодсон чинь нэг зохиолын хувьд ч тэр юм humны хувьд ч тэр бас амар бас Гаспер Ноэхэд бол нэрээ гоё бас нэрээ бодлоогүй юм шүү гэж нэрээ бодсон. Тэгэнгүүт яг нөгөө буцаагаад юу л нэрүүлсэн. Entertainment амар муу кино мөртлөө амар entertain хийсэн кинонуудтай бол би ингээд од бага хүмүүстээ зүрх дараа явчихсан. Одоо тэр нөгөө Little Man гэдэг тэр нэг бага хатдаг зургатаар гардаг гэсэн нэг иймэрхүү кинонууд зүгээр амар тэнэг гэтээ үзээд ядаж би инээж байгаа болохоор like Bohemian Rhapsody байна. Bohemian Rhapsody ч одоо хүн болгол зүйлдээ дургу болж дуусчих шиг байна. Нэг иймэрхүү кинонуудтай амар дургу байгаад тийм. Одоо Bohemian Rhapsody одоо тэр Yesterday яг нэг тийм том хамтлагуудын одоо алдартай фейм дээр нь дөрөөлөөл
Тэгээ энэ дандаа ингээд нөгөө том хэмжээний кино одоо нэг дандаа нэг юм Оскар руу ингээд явуулдаг төрлийн кино болчдөг шүү дээ. Тэгэхээр ингээд автоматар тэгэл бараг Оскарт иймэрхүү кинонууд нь нэр дэвшээ явцдаг. Одоо хин чин гол шилдэг хэрэгтэй Реми Малик. Цаажин шилдэг хэрэгтэй жүжигч авсан шүү дээ. Тэгээд угаасаа ийм нөгөө биопик кинонд тоглосон юу бишээ best actress актер хоёр авснууд чинь баг 60-70% баг. Энэ биопик кинонд тоглосон хүмүүс харин баг л тийм Оскар авт юм билээ шүү дээ. Тэр нь бол биопик тоглолцоонд ирэхэд бол тэгэл Оскар авах магадлал тэгэл өндөр болол явцдаг л. Оскар дээр одоо нөгөө санал өгж байгаа хүмүүс нь тийм юм л их дуртай юм шиг. Саяхан нэг тийм мэдээ гарсан юм шүү дээ. Энэ жилээс заавал шалт нөгөө 120 кинонуудын бүгдийг үзэх шаардлага тавьдаг гэд. Үзээгүй та нар санал өгч ирсэн. Би тэрийг ингээд тийм байхаа гэж зарим амар сонин кинонууд амар хол яваад идэх байсан юм. Арай тиймэр. Хаж тэр нэг шүмжлэгдсэн баг нэг кино үзэл баг харин тийм орч болох юм ааш тий. Бүгдийг үзэх уг нь өссөн. Харин тийм. Уралдаан оролцож. Тийм. За Cat in the Hat гэнтэй бас. За энэ бас амар тэнэг кино гэхдээ дуртай. Бас жоохон аим шиг. Бас ингээд нэг үзэхэд бас нөгөө тэр мейкап бид нар бас амар шүү дээ. Тийм жоохон. Зөвхөн манай муурч гэлтгүй ер нь бүгдийнх нь бүгдээрээ нэг ийгүү царайтай байдаг. Тэгээд энэ бол яг нөгөө жоокнууд мөкнүүд нь бол хүүхдэд өрөөсөө зориулаагүй жоокнууд амар их явж идэг. Тэгээд тэрийг нь дараа нь нилээ юу ясныхаа дараа том болсныхаа дараа үзээд айгу appreciate хийсэн. Энэ бол тэгээд нэг юм ихэнх нь л нэг 2010-ад оны блокбастер кинонууд л ах шиг байна да. Тийм. Одоо тэр бас Монгол кинонууд байна. Помогите нэм хоёр л хин. Онгоцны осол болоод хинж өгөхгүй гэдэг бас амар өөртөө ихтэй орон нутгийн нислэг байсан. Тэгчнээ доогуур нисчихсэн ч гэсэн хинж өгөхгүй амьд үлдчихэ гэдэг ч бас. Тэгээд бүр ингээд нэг юм амар тэнэг юмдаа ингээд комеди хийхгүй гэх юм уу? Бас тэр чинь ингээд нээсч явах гэдэг шүү дээ. Ингээд алт малт одоо юу мөө гэдэггүй. Би бол тийм бүр юм дөрүүдэн бүр юм картун шиг одоо бараг хүүхэлтэй гэнэ. Тийм болчихвол би ингээд магадгүй enjoy хийхээс. Тэгээд гүж байгаа сериосны болох гээд. За тэр сая долларын олц гээд Жетли манай Жетли ахыг тоглодог амар гоё кино. Тэгээд бас ambitious байсан байгаа шүү. Гэтэ бас л тэг хуураад бас нилээд хүмүүсийг үзүүлсэн баха. Миний бол бодлоор дохоо үед сайн хийсэн л гэж боддог. Тэгээд амар л одоогийн баг компьютер график шиг л одоо юм хийсэн байгаа шүү. Ер нь дефектсэн байгаа тэгээд. Тэгээ 11 онд байгаа шүү. Ам амын хөдөлгөөнүүд тэр жоок нь бол намайг яалчгүй инээлгсэн юм аа. Тэр ревю бичсэн юм аа. Сэтгцэн имлэг дээр байгаа гэсэн чинь Жетлийн сэтгцэн имлэгээс авах гээд ирж байгаа хэсэг гарч байгаа гэсэн чинь нэг сэтгцэн имлэг нөгөөдөх дээр орж ирсэн. Жетли ирсэн байна гэсэн. Манай ажил бас зөлгийн ажил шүү. Тэр жоок бол яг яалчгүй киногоо амар аварсан. Цугаа. Хинч. Жетли. Энэ манай ажил нэг зөлгийн ажил шүү тийм ээ. Энэхт бас үнэхээр классик баяр өрөхээр л тийм шийдэлчтэй яасан. Жетли эзөөчдөө олж үзээсэй л гэж одоо найдахаар л. Бараг мөнгө нөхөхээр шүүхтүүлээ тийм битээ болоосоо л гэж найдахаар л. Эсвэл бүр амар инээгээд биш. Эсвэл айгуу заяа болно. Эднэрлөө ингээд ч яг уу. This funny. Энийг л найзуудтай үзсэн. Яатаа. За окей. За энэ бол highest lowest бол нэг иймэрхүү юм байна. За маа Тамирааман ерөөдөө яг за хэвтэж байгаа бүгдийг оноо өгсөн гэж байна. За ерөөдөө letterbox дээр оноо өгөхдөө яаж юун дээр юуг нь харж 5 онд юуг нь харж одоо 0.5 одоо ерөнхийдөө өгдөг вэ? Яг л нөгөө түрүүний ярьсан шиг нэгдүгээрт entertainment. Намайг ямар нэг юм ингээд мэдрүүлсэн бол тэгээ хоёрт нь хийцэн хардаг.
тий ер нь л бол тий. Тэгээ одоо одонд бол нэг харам байгаад идэв. Тий ер нь бол зүрх дарцсан байвал л одоо хамаагүй илүү таалагдсан кинонууд нь л зүрх дарцсан байгаа. Муу кинонууд байсан ч гэсэн яг нөгөө төрөний entertainment нь яг үзээд нэг юм тархиа хамтраагаад үздэг кинонууд байдаг шүү дээ. Тэгээд ингээ Стефани гэдэг тэгдэг кинонуудтай бол муу одоо юу одоо энэ баг хөтсөн мөртлөө бол зүрх тарцсан байна. Одоо классик муу кинонууд байна. Дэр өмж тийм үү. Cats and Dogs гэдэг. Бас эднүүс дээр бас нэг ностальжи бас нэлээ явж идэг гэж магадгүй. Яг ялангуяа Cats and Dogs ч юм уу ийм хөтөлбөр кинонууд дээр бол тий. Амтны ингээл нэг аман айгу эвгүй амнатурал хөдлөл ярьдэн шүү дээ. Амар гаджет мэж. Тий. Төхөөрөмж ашиглаад байна. Тий. Тийм л ер нь бол тэгэл яг одоо бол нэг тэгэл зүгээр мэдрэмжээрээ л өгөөл. Тэгээ олон л зүрх өгөхгүй юу л гэдэг л юм биш тий. Окей. Ерөнхийдөө л Letterboxd ерөнхийдөө бас юунд зориулж ашиглаж байна. Одоо ревю бичих гэж эсвэл одоо доод өгөх гэж юу. Одоо би бол жишээ нь одоо нэг яадаг байхгүй нэг watch list ерөнхийдөө болно. Яах гэж ашиглал. Тэрийг л ерөнхийдөө ашигладаг. Одоо хүмүүсд бас лист үүсгдэг ч юм уу. Ер нь л чиний хувьд л би нөгөө нэг Letterboxd annoying нөгөө хэрэгэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Үзэж байхдаа за би ийм фаны ревю бичнэ гэдэг ингээд тэрийгэ бодоод киногоо барыг үзэхгүй суугаад тий. Тиймэрхүү байдлаар бас жоохон ашигладаг тал байдаг. Тэгээд хүмүүс нэг инээдэг л бас. Тэгээд яг уу бас watch list гаргадаг. Тэгтээ watch list нөгөө кинонуудыг нөгөө яг үндэ үздэг. Тэнд ингээд мөнхөрцөн тоосондоо дарагдтал тэнд тоосондоо дарагдтал тэгээд байждаг кинонууд байдаг. Тэгээд бас яг юм чинь нөгөө social media талаас бас гоё одоо гэдэг чинь манай найзууд ямар кино үзэж чинь тийм үү. Эсвэл ерөнхийдөө гарч байгаа кинонууд хүмүүс яаж хандж байна гэдэг. Тиймэрхүү байдлаар нь одоо нэг баг Google-д харахаас илүү одоо шинэ нэлээд бүүм хийсэн кино гарлаа гэхэд тэрийг нэг Google-д ч мөглөж үзэхээс илүү баг Letterboxd ороод хүмүүс ямар шууд дуу юм дээр хандлагатай байна. За би энийг үзэх үү гэх юм гэдгээр шийтгэхэд амар гэдэг. Тэгээ ер нь бол бас нэг доор нь ревюуд нь бол айгу яг фаны шүү дээ. Фаны. Тэгээ аль кино нэг тэнэг кино үзчихэл яг шууд Letterboxd руу ороод ревю нэг. За юу гэж гоё ревю бичсэн гэдэг хүмүүс. Том Jerry дээр Том нэг юм ном гаргаж тий энийгээ нэг юм уншааддаг нэг тийм хэсгээд шүү дээ. Тэрэн шиг л баг заримдаа Letterboxd жоохон буруу ашиглаад байдаг. Жинхэнэ нөгөө ревю бичдэг хүмүүс юм бол жоохон дургу өргөдөг байдлаар ашигладаг байна. Тэгээд бас яг нөгөө нэг юу үзснүүдийг бас ингээд оруулж чинь гэхээр бас тэр нь бас зүгээр санагдав. Өмнө нь бол Letterboxd-ос өмнө ямар ч тиймэрхүү юм байдгүй. Тэгэл нөгөө компьютер дээр хардн дээр нөгөө pirate нөгөө фолдерууд нь л байгаа болохоор тэгээд тэр кинонд таалагдлаа яалаа хийлээ гэдэг нь ерөөсөө одоо заримдаа мартчихдаг. Тийм аа тэгээд тэр нь бол айгуу дайжгүй. За ерөөд бол за Letterboxd за нэг юмрх юм байна. За ер нь нэг чиний бас яг юу кинотоос холбогдсон түүх рүү ч бас нэг хальт орвол яг хизэнээс яг кинонд бүрийг дурлаж яг бүрийг cinephile гэж ярьдаг тийм хүн болсон бэ. Яг ямар кино бас яг тэгэж тэрэнд оруулсан бэ. Тийм. Ер нь бол багасаа л амар туртай. Тэгэл нэг DVD плеер авчраал. Тэг баахан одоо Jet Li медлийн кинонууд ч тийм үү. Jackie Chan-ы Согтуу мастер ч тийм үү. Баахан тийм хөдөө кинонууд ингээл дандаа юм зодонтой кинонууд аавын үзэх кинонууд. Тэгээ нөгөө кинонуудыг яг ингээ үзтээ. Тэгээд яг амар кино ингээд амар гоё сэтгэл төрүүлжсэн юу болохоор баг байхад нэг 5 6 мөр байгаа. Манайх нөгөө ингээд том өрөөндөө ингээд орцсаад шалан дээр орцсаад ингээд унтдаг байсан. Тэгээд манай нэг үеэл ах мах ирсэн ч байлоо. Тэгээд аав ээж бид нэр ингээд бүгдээрээ шалан дээр ингээд орцсон хөвтөжсэн чинь Орсын нөгөө Орти эднэрээр юу харчихсан. Терминатор 2 харчихсан. Тэгэл нөгөө төгсгөлд нь яг нөгөө нэг юм халуун лава хайлмаг руу ороод дуусна шүү дээ. Тэгээ тэр үед нөгөө нэг дүнгэж нэг юм Христ эднэрийн ингээд нэг юм сурчлагаанууд амар явдаг байсан. Тэгээ нэг юм хаалга маалгаар нөгөө нэг юм хавч
тавчулсан байдаг. Ухуулганууд тавчулсан байдаг. Тэнгууд тэрэн дээр нь ингээл амар там эднэр гэл ингээд амар юм хүмүүс галж чадж байгаа зураг мурагтай айгу хүүхд тараад ингээд айхаар тийм дүрслэлтэй юмнууд байдаг. Тэг би тэрнээс нэг айцсан байсан юм аа. Тэгээд тэгсэн чинь яг нөгөө төгсгөлт нь нөгөө муу терминатор нь нөгөө гал руу ингээл унсан чинь ингээл амар тарчлаал ингээл шатаал тэгээл үхэл тэгэл тэрнээс нь ингээл айцсан байжсэн чинь юу шаварцныг ингээл амар кул ингээл айгу нөгөө үхэх гэж байгаа гэдгээ ингээд амар хүлэн зөвшөөрөө орж байгаа штэ. Тэгээд яг орж байгааг ингээ харсан чинь надад ингээд амар гоё санагдсан. Яг нөгөө тэр нөгөө христийн юмудаас ингээд трама авсан байсан юм нэг талаар нэг ингээд амар гоё хийл хийж өгсөн. Тийм тэгээд тийм тэрнээс хойш ерөнхийдөө миний хамгийн нөгөө санаж байгаагаар бол анхны юу л тийм. Тэгээд тэрнээс хойшоогоо яг ингээд яг кино амар дуртай үздэг болсон гэх юм бол юу Little Miss Sunshine. Little Miss Sunshine-ыг тэгээд Perks of Being Wallflower гэдэг нөгөө Emma Watson энтрийн тоглолдог нэг кино байт юм аа. Тэр хоёрыг л нэг 2012 оны үед ингээд дараалуулаад 12 13 оны үед дараалуулж үзээд тэгээд айгуу гоё санагдал. Тэгээ нөгөө нэг яг классик одоо юу ч юм Little Miss Sunshine ч юм бол яг нөгөө классик анх нэг хүмүүсийг нэг арай жоохон тийм инди кинонд дуртай болгодог кинонуудын нэг шүү дээ. Одоо Lost in Translation гэдэг юм уу, For Sunrise гэх нэг классик кинонууд. Тэгэл тэрнээсээ жоохон альтерал Wong Kar-wai л ордог ч тийм үү. Нэг юм замнал байгаа шүү дээ. Тэгээ яг анхандаа яасан нь бол тэр Little Miss Sunshine шиг байна. Nice. Тэгэл тэрнээс хойш одоо ер нь хэдэн жил хэр удаа тэр одоо хэдэн онд үдсэн? Тийм нэг 13 оны үед л яг ахлах ангиа төгсч мөсөх гэж байхад бол тэр үедээ л яг үтсэн юм лөө. Чиний хувьд би юу? Би бол яг бас адилхан яг нэг багтаа аавын одоо юугаар нөлөөгөөр бол яг кинонууд Back to the Future энэ амар үздэг. Яг ингээл амар тийм гой кинонууд сонгож үзүүлдэг байсан л юм байл яг Jackie Chan тэргээл багасаа тэгэл амар кино үзэх дуртай гал байнгын нөгөө ингээл кинонууд ингээл сувг хайжлаад үздэг. Тэгэл сувг хайж үзээл тэгэл байдаг бүх нэг CD-нүүд ингээл дахин үзээл тэгэл зургатал нь үзсэн. Тэгэл би бүр амар нөгөө ер нь яг хамгийн яг тод гэх юм бол яг юм юунуудтай л CGI visual effect энтертэл кинонд одоо яг супер батартай кинонд тэгэл амар биширдэг ингээд шокнд ордог байсан. Вау яаж хийдэм бол энэ яаж хийдэм бол ингэдэм бол гэл. Тэгэл ерөөхдөө бол ингээл байнгын кино үздэг. Гэтэ яг бүр яг тийм дип үздэг байж байгаа сүүлд оюутан болчоод яг нөө кино үздэг хүмүүсүүдтэй юм яриад тэгээ нэм студиуд ажилд ороод тэгээд мастууд ажилтай ах нар ерөөхдөө яг кинонд танилцуулаад тийм бид юм Wes Anderson, Gaspar Noé тэргээл яг амар найрлагчдуудыг үзүүлээл гэл тэгэл ерөөхдөө бол за ийм юм байт юм байна. Ерөөхдөө бол амар гоё юм байна. Тэ ерөөхдөө миний яг пэшн бол бас кино руу ерөөхдөө орох юм байна. Ерөөхдөө бол миний ерөөхдөө яг энэнийг л ерөөхдөө бариад явах юм байна гэж ойлгоол. Тэгэл найруулагчтай шуудаас нь ингээл хөөж эхлэв. За энэ найруулагч юм бүх кино үзнэ гэл. Тэгж л ирнэг анх ороод хамгийн яг анхны нэг бүүн болж исэн кино нэг. За бүүн гэхээр одоо Love байсан юм. Love байсан юм аа. За миний хувьд бол яг юу юм бол Grand Budapest тэр байсан байж магадгүй санагдлаа. Яа, бас гоё шүү дээ. Grand Budapest. Гэтэ яг бүр яг анхных бол Big гэдэг нөгөө Tim Burton-ы Big гэдэг нэг кино байдаг шүү дээ. Нэг Forrest Gump шиг. Тэр киноноос бараг тэр ихтэй би бүр жоохондоо үзээд бүр яг амар гоё ойлжсэн. Бас Big Tim Burton, Wes Anderson хоёр л яг яасан байж маа. Болох юм байна. Айгуу нэг тийм гоё юм чамин хийцлэлтэй кино болтой тийм. Яг санаа хийцлээ тий. Яг Tim Burton ч бол яг юм набор шиг кино гэх юм уу тий. Нэ.
За баярлаа. Тийм асуулт авч үзэж байгаа юм байна. Өөрөө баг асуучаад энэ асуултаа боддог юм байна. За хоёлаа юу л орцгоё. Letter box руу буцаж ороод. За чиний watch list-энд байгаа сонирхолтой кинонуудыг харцгаая. За watch list-энд ямар кино байна? За Яста үзнэ гэж амар удаж байгаа л кинонууд байна. Одоо тэр юу Banshees of Inisherin төсөл нэлээд шуугантайсан Apocalypse Now тэргээд нэг дандаа нэг тийм ихэнхдээ нэг Аз тийм байна те. Ер нь бол нэлээд Аз кинонд Poetry. Ерөөсөө нэг олддгүй кино. Тэр одоо манай нөгөө хин Жанхюк хамттай ахын тогсон тэр тэр Public Toilet гээд кино. Энэ нөгөө тий хоёр Уба нарын тогсон. Тийм энэ айгу зүгээр энэ хоёр тогсон. Тэгээд юугийн синопсисыг нь уншаад айгу сонирхолтой санагтаад. Тэгээд энэ ерөөсөө олддгүй кино. Одоо хаанаас ч Торрентоор ч ямар ч хулгай юмар орсон ерөөсөө олддгүй. Бараа юм солонгосын юм баг нэг тийм DVD нийлгүүр газраас бараг болохоор тийм юм шиг байна тий. Энийг хэрвээ хаанаас олохыг нь мэдж байгаа хүн байвал над руу холбогдоор. DVD энэ гэртэн гисчээ байсан. Нэг амар зурагдсан байсан ч хамаагүй энэ төр. Нэг юм болгоод үзчихнэ. Амар буруу монголоор орчуулаад дуу оруулсан байсан ч хамаагүй ямар ч байсан үзчихлээ байл гээд. Нэгтээс амар хоёр жижиг чинь тэгснэ public toilet мойлет гэсэн. Тийм. Амар сонирхолтой л тийм сонирхолтой харагдчихсан. Тийм одоо эндээс өшөө чин тэр Wheel of Fortune and Fantasy гэдэг гуравт нь байгаа кино. Тэрийг бас үзнэ гэж нэлээд удаж байгаа. Энэ нөгөө нэг Drive My Car гэдэг нэг кино гарсан шүү дээ. Хин Хамагучи гэдэг энэ найруулагч юм. Бас Оскар шилдэг гадаад кино авлаа байл. 22 он гарлуу. Нөгөө Муракамигийн зохиолоос итгэлээд хийсэн бас нэг амар урт киноос баг. Тэгээ тэр ерөөсөө надад таалагдаагүй. Хүн болгон уулзсан хүн болгон амар кино гэдэг ирээддэг. Ерөөсөө надад таалагддаг. Тэгээд энэ баг миний нөгөө unpopular opinion хаад. Тий 2021 оны кино. Тэгээд айгүй ингээд нэг одоо ном уншиж байгаа юм шиг кино байхгүй. Тэгээ угаасаа нөгөө нэг номноос юу зохиолоос сэтүүлсэн болохоор тэгээд ийм ерөөсөө нэг юм ном уншиж байгаа юм шиг амар удаан өрнөлтөө айгүй нөгөө миний яриадсан нөгөө entertainment гэдэг юм хүрээгүй. Одоо айгүй удаан тэрийг өгөөд байгаа юм уу тий. Одоо ингээд за магадгүй ингээд юм мэдрүүлэх гээд байгаа юм байна гэх тэгэнгუთ амар тийм хүндий хүүтэн кино. Тэгэнгუთ за магадгүй зураг авалт нь ингээд алах гээд байна гэх тэгэнгуთ бас зураг авалт нь жоох уйдгартай. Тэгэнгუთ ингээд яг ингээд яахаа мэддэг болчоод. Тэгээ би энэнд орог нэг 2 од өгсөн байна уу тэр хвцал өгсөн баг. Энэ бас тэгээд хүмүүс why гэдэг тэгээд зөхгүй ингээд энийг ярингууд тэгээд чи тэгвэл энэ өөр тэр нэг төрөний байсан киног үзээд үзээ энэ хамаагүй энийг үзсний дараа чи ойлгоно нэргээ тэгээд одоо хүртэл үзээгүй байгаа sorry. За тэгвэл хальт unpopular opinion ярьсных өөр чамд бас controversial болохоор хүмүүнийг хэлхээс айдаг тийм unpopular opinion бас өөр юу вэ? Ноолны кинонууд бас нэг хитрхи механикл байдаг. За гүйцэтгэл амар сайтай одоо нөгөө нэг юу идэв штэ. Ингээд амар юм сайн тосолцсон машин шиг хийгдэж байгаа штэ. Тэд нар чинь ингээд амар юу байгаал. Тэгсэн мөртлөө яг үзэхээр ингээд нэг юм бас юм хүндий айгу нэг тийм хүүтэн мэдрэмж төрүүлдэг юм уу. Одоо юу бол яг Dark Knight эднэргээд ингээд бүр ингээд тэрийг ингээд халдаж ярих ингээд боломжгүй угаасаа би өөрөө хүртэл амар дуртай кинонууд их байдаг. Ноолны. Тэгтээ одоо ерөнхийдөө сүүлийн үед гаргасан кинонууд одоо ер нь бол баг л Dark Knight-аас хойшоо гаргасан кинонууд нь жоохон тийм мэдрэмж өгөөд байдаг. Хит одоо хит төгс. Тийм. Хит төгс болохоор нөгөө нэг жоохон мэдрэмж нь багасчт юм болов уу? Одоо хитрхи нөгөө нэг техникл юм дээр
анхаарал талангууд магадгүй тэгдэм болоо гэж боддیں۔ Тэгээд жоохон нэг тийм аудиенсаас жоохон нэрээ хөндөй нэрээ байж тийм яг үзэхэд нөгөө кино театрт үзэхэд бол ингээд үзэж байгаа нөгөө зураглал хийж байгаа юмнууд нь бол амар гоё. Гэхдээ яг ингээд нэг юм дараа нь ингээд одоо нэг сэтгэлд нэг кино үлдчихэд нэг бодогдоод идэв шүү дээ. Тийм байдгүй гэх юм уу. Жохон бас юу гэж магадгүй тийм нэг юм өвгөө аваатай биш. Ингээ хит ингээ өөрөө л ингээ авах гад байдаг тийм төрлөө те. Намааг л ингээ зүгээр үзээ гэх. Хит амар сүрдмээр бас сүрдмээр одоо яг IMAX-ийн камераар тэгж авах маа. Тэнд жинхнээс атомын бөмбөг дэлтэн эднэр гэж одоо тэгээд яг тэрийг нь буруутгаагүй. Угаасаа тэрийг хийж байгаа гэдэг нь угаасаа бол амар. Гэхдээ жоохон яг зүгээр тийм зүрхэнд үлдсэн киног бол бодвол бараг л Dark Knight. Тэгээд эхний хамгийн анхны хийжсэн нэг low budget кино Following гэдэг кино. Тэр нь бол ингээд тэгээ ер нь бол найруулагч нар нөгөө нэг мөнгөгүй байх тусмаа хийж яг амар найруулагч нар энэ нөгөө анхны кинонууд минь тийм яг нөгөө мөнгөгүй яаж хямдхан зардлаар хийж болох уу гэд яасан кинонууд нь л ер нь бол айгу. Энэ хүн бол 4D chess тоглож байгаа гэдэг тийм шүү дээ. Би сая нэг юу гарсан чинь Bowser Afraid-ийг харсан чинь нэрээ би яг кино яг үзэж эхэлсэн гэж юу бол нэрээ Midsummer юм байна. Яг тэндээс юм байна. Яг A24-аас яг тэрийг мэдж аваад тэгээл за энийг яг ингэж үзэх хэвээр мэгж бодсон нэрээ яг юу юм биш. Midsummer юм биш бас нэрээ. Midsummer гоё. A24 ер нь тэгээд бас арай л кино урлыг бас арай л өөр шал өөр л болгоо хийчлээ гэж харддаг. Тэгээд тусдаа жанр болцсон. Тэгээд гоё. Тэгээд ер нь бол баг заавал A24-ийн кино гэхээр заавал тэрийг нь үзэх хэрэгтэй юм шиг. Мэдрэмж төрдөг болсон шүү дээ. Үзэхгүй бол би cinephile гэж би тэрэнд бас өөрөө жоохон доргой. Cinephile эднэр ч тэгж ярихаар жоохон тэнэг сонигтай. Гэхдээ одоо нэг кино сонирхдаг хүн гэж ярихад жоохон хэцүү болоод төвлцсөн биш. A24-ийн кино үзэхгүй бол шинэ кино. За тэгвэл нүүрний дөрөв кино мэдээж ирчихье. За манай Нима ийг бол нэлээд хангалттай ярьчих шээ. Тэгээ энэ бол бас нөгөө нэгээсээ ер нь буухгүй хаа. Одоо топ 4-ийн нэгт байгаа. Ер нь бол буухгүй бах. Надаа яг одоо тэр Taste of Tea гэдэг 3 дахь кино нь бас яг гэр бүлийн кино. Тэгээ дөрөвний нөгөө Little Miss Sunshine ч бас гэр бүлийн кино. Тийм шүү дээ. Надаа ер нь гэр бүлийн нөгөө нэг юм олон насны дөрүүдийн нөгөө point of view-с харуулж байгаа тийм кинонууд л ер нь айгу таалагдсан юм шиг байна. Тэгээд тийм л юм шиг байна. Тэгээд ий бол угаасаа яг анх үзэл амьдрал өөрчлөгдсөн кино таа. Тэгээд найруулагчийн кинонуудад угаасаа дуртай. Тийм. Тэгээ хоёрт нь Death of Stalin түрүүн ярьсан. Taste of Tea айгу саяхан үзсэн. Нөгөө нэг бас дээр үе юм шүү дээ. Тийм 2004 оны кино. Бас ий шиг гэхдээ арай илүү одоо surreal тэгээд magical бөөрөө. Тийм одоо тэр нөгөө нэг баг охиных нь нүдээр одоо нөгөө нэг хорвоо яаж ирж байгаа одоо тэр нөгөө нэг хүүхдийн ингээд нэг юм амар гоёор хардаг. Тэгэнгუთ ингээл одоо баг охиноос нь ингээл тэр одоо өсвөр насны хүүхэд нь ингээл томрох тусам нөгөөдүүлэх нөгөө нэг юм одоо амьдралыг одоо magical гэж харж байгаа нь ингээл багасж байгаа гэдэг нь ингээ харагддаг. Тэгээд ер нь бол айгүй гоё кино. Хөнгөн тэгээд нэг юм сайхан яг юу шиг нэр шиг нэг сайхан нэг халуун аяг цай угаад нэг юм дотор дулаацдаг шүү дээ. Тэр шиг мэдрэмж авъя гэвэл ер нь Taste of Tea-г үзвэл гоё санагцсан. Одоо тэр нэг сахалтай залуу байгаа. Энэ нөгөө нэг Монгол гэдэг Чингис хааны тухай нэг Орсын хийсэн кинон дээр Тэмүүжин тоглолдог жүжигч. Байна лээ. Би яг үзэж байхдаа юм танил царайтай хүн бэ гэдээсэн чинь дараа нь харсан чинь Чингис Тэмүүжин тогсон хүн байл. Энэ киног бол тэгээд санал болгож байна.
тий одоо тэр ингэж тий өөрийг нь ингээл нэг томоор өөрийг нь ингээ хараад байгаа юм шиг ингээл ийм хүү зураглууд нь ингээд муу ч юм шиг одоо тэр нөгөө special effect-үүд нь муу ч юм шиг мөртлөө тэрний яг ингээд юутайгаа айгу цогцсон кинотойгоо айгу цогцсон vibe-тайгаа айгу таарсан. Nice. Гэхдээ тэгвэл сүцгэл кино нэг байна. Тэр нь бол жоохон айгу тийм хоолсон кинонд их дуртай. Тий. Үе юм шиг байна тэр нь. Тий. Бас нөгөө нэг заримдаа кино үзэхгүй амар удаан хугацаагаар бас яадаг. Ерөөс үзүүлждэг. Нөгөө нэг жоохон хүнд байгаад идэх байхгүй. Ингээд burned out болоод тэгээд нэг зүгээр юу гэдэг чи YouTube үздэг ч тийм үү эсвэл TV show comfort нэг sitcom-ууд гэдэг шүү дээ. Community эднэр ч тийм үү яг тэднүүсгээ ингээд үзээ суучдаг. Тэгээд кино үзэхгүй амар удаан хугацаанд байж байгаад гинт солиотой юм шиг кинонууд дараалуулж үздэг. Тэгээд дахиад burned out. Тэгээд ингээд cycle-тал. Тэгээд яг ерөөсөө жишээлбэл одоо Оскарт нэр дэвшиж байгаа сүүлийн үеийн кинонуудыг би яг үүнд бол үзээгүй л байна. Одоо Substance эднэргээд айгу юу кинонууд үзсэн гэвэл бараг Anora тэгээд Dune 2 л байгаа. Тэгээ одоо Brutalist эднэргээл амар бүгдээрээ яриалаа. Ерөөсөө үзээгүй. Brutalist-ыг бол угаасаа үзснээс байхгүй хөө. Тийм баг. Чи баг 3-4 цагийн кино. Айгу хүч энерги зарцуулах гэдэг тийм. За тэгээд дөрөвт нь бас айгуу тийм ерөөсөө энэ кино амар таалагдсан гэж одоогүй үзсэн. A Bride for Rip Van Winkle гэдэг. Энэ болохоор Shunji Iwai гэдэг л. Shunji Iwai гэдэг Японы хариулагчийн кино. Энэний бас нэг өмнөх хийсэн Lily Chow Chow, All About Lily Chow Chow гэдэг нэлээд алдартай кино нэг. Тэр ихэнд нь байгаа. Энэ нь болохоор бүр нэг оныг гэнэ. Тий, энэ болохоор хийцэн бол амар сүртэй. Гэхдээ ингээд нөгөө дүрслүү одоо гаргаж байгаа юм нь ингээд зүгээр юм нэг амар юм хүчрхийл нэг юм ямар ч ингээд тайлбаргүй хүчрхийлж тийм одоо нэг тиймэрхүү дөрнүүдийг харуулдаг байхгүй. Одоо нэг юм өсвөр насны хүүхдүүдийн ингээд тийм балиар тийм хүчрхийл бүх юмнуудыг ингээд харуулдаг. Хоорондоо бие бинийгээ дээрлэж байгаа, хүчинж байгаа ч тийм үү ингээд тиймэрхүү дөрнүүдийг харуулдаг. Тэгээд хитрхи ингээд нөгөө ээж лорд гэдэг шүү дээ. Нэг юм хитрхи ээжи байх гад нэг юм кино хийсэн юм шиг надад санагдаад. Тэгээ за яг дахиад нэг өөр нэг киног чек аут хийгээд үзье. Нэг удаа өршөө яа. Болон залгыг гэдэг. Тэгээд энэ ер нь бол нэлээд жоохон сүүлийн үе илүү хийсэн одоо киног үзье гэд үзсэн чинь айгүй гоё киноос. Ийм ер нь бол ганцаардлын тухай одоо гэдэг чи Япон тийм метрополитен хотууд ч юм бол ер нь л айгүй ганцаардлуулаа амар төв юм л гэдэг шүү дээ. Одоо манай Wong Kar-wai-ийн кино бид нар чинь бүгдээрээ л барай ганцаардлын тухай. Тэгээ би бас ганцаардлын тухай кинонд амар дуртай. Тэгээд энэ дээр яасан чинь бас айгүй сонирхолтой. Ямар ч нэг юм гэр бүлгүй хүн нэг залуутаа суух болоод. Тэгээ 20 их болсон чинь өрөх цочин байдгүй. Тэгэн гутаа ингээд баах юм жүжигчд төслөөд өөрийнхөө хамаатан гэр бүлийнхэн болгоод авчираад яаж байгаа. Тийм үйл явдалтай. Тэгээд цаашаа ингээд юмнууд нь үргэлжилж байгаа. Энэ бас айгүй гоё. Эмормор үедээ үзэх. Уг нь зохиол нь бол уг нь тийм нэг комеди байж болохоор магадгүй. Тэгтээ яг л амар тийм бас нэг эморхор кино ганцаард сонирхолтой л. За сүүл ерхэд бол би бол айгүй үзмээр санагдлаа. Би ихтэй бас сая нэг оо Нимагаас уучлахгүй. Ийг нь бас үзнэ хичээл бас үзээгүй байгаа. Тэр чинь бас нэг Grand Time 3 цаг 4 цаг гэдэг. Тийм шүү дээ. Тэгэн гот чинь бас үзэхэд хэцүү хэцүү. Тийм би бас энэ Эдвард One Fine биш. One юу л нэрээд өгч. Тий. The Brighter Summer Day гэдэг 4 цагийн хүртдэг кино. Бас нэлээд тарчилж ил үзсэн. Тэгээд 237 минут гэх. Тийм. Үзээд дуусгаад бол fuck кино шүү гэдэг уулын яг тэр сэтгэл нь бол төрж байгаа. Гэхдээ яг үзэж байхдаа бол яг ажил хийж байгаа юм шиг бид тэрж бодсон. Бүр ингэж ядарсан. Тийм бүр ядарсан байдаг тэгээд. Ийний дэрүүд бол гайгүй. 3 цаг ч болсон. 2 цаг 50 минут ч л бас гайгүй шүү. Тэгээд Taipei Story гэдэг бас хэлдэг. Taipei Story гоё кино. Эхлээд юунаас богинохнуудаас л эхэлж үзсэн зүгээр юм байна тий. Тийм Taipei Story бас л ориг
үзсэн зүгээр. Би бас яг бүгдийг нь бол үзээгүй. Эхний 4 киног нь л Terrorizers бас гайгүй богинохон дуу. Дээр нэг хамгийн таалагддаг юм нөгөө хүүхэд нь ингээд нэг юм зураг аваа яваад байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг зургнуудыг ингээд аав нь ингээд үзсэн чинь дандаа ингээд хүмүүсийн ингээд тойноос нь толгойных нь араас нь ингээд зургнуудыг авцсан. Тэгээд яагаад ингээд хүмүүсийн толгойн арыг наваад байгаа гэсэн чинь ингээд хүмүүс нөгөө өөрсдөө толгойн арыг харж чаддаг болохоор ер нь бол тэр нөгөө нэг юу н киногоо ерөнхийдөө ингээд яг л амьдрал яг л бүх насны одоо гэр бүлийн бүх насны хүмүүсийн амьдрал яг ингээд хоорондоо ингээд гоё ингээд сүлжилтэй явцсан. Тийм болохоор яг яалтчихгүй гоё кино. Nice. Тэгээс нөгөө найруулагчийн сүүлийн кино мэн болохоор сентиментал бас нэг жоох юм. Миний хувьд бас байдаг гэж боддог. За яцсан маа Тамраманаас нэг шорт фильм хийсэн. Байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь би яг нөгөө яг анх YouTube дээр чөлөө ингээл сошиал дээр ингээ тавигдангууд нь бас яг анх үзсэн. Маа эхнэр шууд хөөнийг үзьгээд хөө ямар яг миний тайп маа эхнэр болохоор яг тим төрлийн кино бас одоо тим төрлийн кино их үзэх дуртай. Тэгээд Монгол юм юу гарсан байна гэдээ хоёлоо үзье. Тэгээ үзсэн чинь бас аюу сонирхолтой байсан. Trash. Яг үзсэн чи trash байсан гээ. Яг ингээд яг надад гоё санагдсан юм нь болохоор яг нөгөө яг Монголын одоо за яг бүр сүртэйгээр ярил одоо кино урлагт те ингээд бүр баг анх удаа гэж хэлж болохоор яг ийм төрлийн кино одоо ерөөхдөө бол яг гол инспирэшн бол одоо Францис Ха гэж хэлж болох уу те. Тийм ер нь бол Францис Хааж тийм үү. Ер нь л нэг тийм нэг юм харилцан яриа одоо Хинклейтер бид нэр харилцан яриагаар ингээ кинонууд хийдэг. Найруулагч нарын юмнуудаас л санаа авал. Тэгээ тухайн үед нөгөө форм үзчих юм тий. Тэгээ тухайн үед нөгөө нэг жоохон имзэглэж исэн юмнуудаа гаргаал. Тэгэл бичиж үзчихсэн. Харин яг тийм төрлийн баг яг миний хувьд баг санаж байгаа тэгээд байхгүй. Одоо баг тийм төрлийн кино Монголд баг анх удаа яа ингээд хийгдээд өөр тийм одоо өөр өнгө төрх ингээ орж ирж байгаа юм шиг надад санаг. Тэр нь надад айгуу гоё санагдсан. Баярлалаа. Үнэхээр бас гоё кино хийсэн байлээ шүү. Тэгээд манай эхнэр бас өөрөө кинонд дуртай. Бид хоёр ер нь бол анх намайг чинь Letterboxd эднэрийг танилцуулж ирсэн манай эхнэр байхгүй. Тэгээд манай эхнэр өөрөө нэг Монгол 2 кинон дээр багт нь ажиллаж үзээд тэр хооронд нь би яг зохиол авчижсэн юм. Тэгэл эхнэрийгээ нөгөө кинонууд нь ажил дуусаад гараад ирэнгут нь би нэг ийм зохиол авчижлээ чи уншаад үзтээ гэв. Тэгээд ингээд манай эхнэр наач юмс жоохон ингээд зөвлөгөөнүүд өгөөд. Тэгээд хамгийн гол нь нөгөө таньдаг хүмүүстэй болсон байсан. 2 кинон дээр ажиллаад. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ холбогдоод. Тэгээд тэгэл ерөнхийдөө гинт ингээд хийгдэх болоод ингээд юмнууд нь ингээд болоод эхэлсэн. Нэг мэдсэн чинь л бэлтгэл ажил руу орсон. Про бид нэр соочсон байхгүй. Тэгээд би нилээ бас тулгамдаал. Тийм зохиол нь бол угаасаа яг л нэг юм 25-аас 25 хүрсэн чинь л нэг ингээд нөгөө нэг 20-од наснд ингээд найзууд бүгдээрээ ингээд нэг өөр байдаг гэл. Нэг нь одоо өгдөг чи ихнэр хөвгттэй болсон ч гэдэм үү. Нэг нь бол ингээд такси ингээл, нэг нь гадаадд сурж байгаа, нэг нь одоо өгдөг чи бараг захирал махрил болцсон явж байгаа ч гэдэм үү. Нэг иймэрхүү өөр юмнууд байгаа шүү дээ. Тэгэнгუთ яг ингээд ялангуяа ингээд орчин цагт тэр найзууд хоорондоо найзууд гэж үлдэх айгу хэцүү одоо нийгэм юм уу юмнууд нь ялангуяа тэр 20-од насны үед тэр айгу илүү хэцүү байт юм болов уу гэж бодоод ит. Тэгээд тэрнээсээ болоод бас ингээд иргэн дөрний найзуудаараа харж агаад тэгэл ерөнхийдөө зохиолоо бичээл тэгэл хийгдсэн дээ. Тэгээд нэг тийм юу юм яа гэсэн бодол байгаагүй. Яг нэг 5 сая төгрөгөөр хүрсэн. Яг нэг байсан мөнгөөрөө тэгэл найзуудыгаа бүгдээр ингэ нэмж тийм өнгөө ажиллуулаад гол дүргийн жүжигчин залуу малуу бас манай найз тэрийгээ бас тэгэл өнгөө тоглуулаад ингээл тэгээд хамаг одоо нөгөө юугаа гэрэл мэрэл төрөсөлдөг ч тийм тиймэрхүү техниктэй юу байгаал
Тэгэл хийгээл дараа нь эдит хийх гэсэн юм бас мөнгө байхгүй. Тэгээд манай ихнэр эдит хийгээд. Тэр ингээд сууж байгаа тэр хитэ эдит хийгээд. Аудио өөрсдөө янзлаад. Тэгэхгүй бол угаасаа яг нөгөө нэг юм студиуд дээр бас барьж өчиж үзсэн. Тэгээд тэгсэн бас амар чанга үн хэлээд. Тийм тэгээд яг тэр үед нөгөө нэг алтан өргөө яг болж таарч исэн. Тэгэл за яа тий. Submission руу явуулчихгээд явуулж үзээд. Тэгээд анхандаа бол зүгээр за нэг 10 бүтээл шалгаруулна эднэр гэсэн ч байлоо. Тэрэнд нь нэг ингээд шалгараад тэгээд бас нэг арай нэг жоохон өөр одоо кино хийсэн юм чинь тэр нь бас ингээд шалгараад тэгээ нэг юм нөгөө тэр нөгөө шалгарсан үзрүүдээ том театрын дэлгэцээр тэнгис нөгөө гаргадаг шүү дээ. За тэрэн дээр ингээд нэг киногоо нэг ингээд нэг юм 5 дэлгэцээр үзчих юмсан гэж бодлоо. Тэгээд очиод үзсэн чинь хүмүүсийн реакшн айгу гоё юус. Айгу инээж үзсэн. Яг амар инээд нэг кино үзэж байгаа юм шиг. Би нэг тэрийг ингээ бичиж байхдаа за энэ бол нэг тийм амар инээдтэй биш л байх гэж бодсон юм. Миний хувьд нөгөө нэг тийм жоохон хүндүүр байсан сэдвүүд болохоор ч тийм. Тэнгууд тэр нь ингээд хүмүүс амар инээгээд үзсэн чинь за хүмүүст ямар ч гэсэн relatable санагдчихлаа юм байна да. Хийц мийц ч гэдэм үү. Тиймэрхүү юмнууд нь жахад өөрчлөлтөд анхны хийсэн юм болохоор алдаа оноотой юмнууд зөнд байгаа. Тэгээд гэтээ ямар ч байсан нөгөө нэг гол мессеж ч гэдэм үү харилцаа яриач гэдэм үү тэднүүс нь гайгүй хүмүүст коннект хийгээд хүмүүс нь инээлтэд үзсээр нь. Тэгэл яасна. Үнэхээр гоё мэдрэмж. Тэр айгүй гоё мэдрэмж авсан биз дээ. Тэгээд тэнчэнэ. Тийм тэр жилийнхээ алтан өргөө шагналлаа. Шагналыг авсан шүү дээ, тий. Тэр нь одоо яг нөгөө шорт фильм төрөлтөд авсан гэсэн үг үү? Тийм шорт фильм төрөлтөө. Алтан өргөө ч угаасаа дандаа нэг богино хэмжээний киноны уралдаа. Фестивал. Тэгээд дандаа богино хэмжээний кинонууд явуулдаг. Тэгээд нөгөө шалгарсан богино хэмжээний кинонуудаа бүгдийг нараараас нь дараалуулад нөгөө шагнал гартуулахаа өмнө үзүүлдэг байхгүй. Тэгээд нөгөө бусад бас нөгөө кино дөнгөж хийж эхэлж байгаа хүмүүст айгу хэрэгтэй одоо тийшээгээ юм явуулж ивэл амар хэрэгтэй санагдсан. Яг л альсвал зүгээр ингээд кино хийж эхлэж байгаа хүмүүс очиод тэр үзүүрийг нь үзвэл манай одоо кино хийж байгаа залуучууд шинэ залуучууд нь ямар шууд юм чинь ер нь бол хаашаагаа явж байгаа гэдгийг эндээс харах боломжтой санагдсан болохоор тэр бол бас айгу гоёсан. Өөр нэг айгу гоё кинонууд бас ингээл байсан. Тэгээд манай кино угаасаа юу гэж ялах вэ? Суучсан чинь нэг амар гоё киноос за энэ кино бол найдвартай авцсан гэж суучсан чинь нэр дуудсан тэгэл. Нэг дор маш олон гоё мэдрэмжүүдийг бас авсан байж тээ. Тэгээ ерөнхийдөө тэрнээс хойшоо яг айгу тэр мэдэрсэн мэдрэмж юм уу? Одоо зураг авалтын үеэр одоо тэр надад мэдэрчээсэн мэдрэмжүүд маш гоё юм болохоор өмнө нь хийж байгаа юмнасаа тэгж кайф авч байгаагүй. Тэрийг яг тэр киног хийж явах үедээ мэдэрсэн. Одоо тэгээд ер нь бол цаашдаа кино хийх гэж хичээнэ гэдэг яг тийм бодолтой болол тэгэл одоо явж байгаа. Nice. Тэгвэл дараагийн кино хийзээ вэ? Дараагийн кино. Ажилд орж ирсэн үү? Ер нь нэг юм дээр ажиллаад явж байгаа. Тэгээд гарсан хойно л одоо хийсэн хойно л хийсэн гэхгүй бол. Тэгээ хийн гэж явал тэрнээс ч 2 жил болчихлоо шүү дээ. Тэгээд хийсэн хойно л хийлээ гэхээс шүү тэгээд. Яа, тэрэн дээр бол нэг тийм хизээ гэдэг нэг тийм юм бол мэдгүй. Тэгвэл бол ийм кино юм уу бол тэгэл хэцүүлээ те. Эхэлсэн гэдэг тэрний хэзээ дуусахгүй байх боломжтой. Тийм. Тэгээд шантраал өвлөд үлдэх боломжтой болохоор. За тэгвэл яатсан Тамирагийн маань киноны тестүүд ийм байла. Одоо тэгээд шалгуулдаг үе эхэллэх гэж байна. За энэ дээр бол фейл нэ. Манай квиз маань. За манай контент маань квиз хэсэг эхлэхэд бэлэн боллоо. Өргөл үе эхлэхэд бэлэн болж байна.
амар лаглаг юм ярингуудаа тэгээд энэ дээрээ унах хэцүүлтэй. Өмнө нь баахан сүртэй явж байгаа Гоцож энэ дээрээ унчих. Арил тэгэж таарах бах та. Sorry. яг дисклеймер би энэ одоо жоохон хүнд юм бийсэн юм шиг санагцсан надад. За. Би л өмнөхүүд дээр бол айгу яасан амархан явсан байлээ. Одоос жоохон шанараач чангалаа гэж бодоод. За, guess movie by Letterboxd description. За ингээд ерөнхийдөө нэг кинонд л оронгууд эхлээд нэг юм ганц өгүүлбэр үүд шүү дээ. Ийм alt caps-ээр бичсэн. За тэгээд доор нөгөө юм synopsis нэгэ бичсэн байдаг шүү дээ. За ерөнхийдөө бол одоо 5 кино бэлтгэсэн байгаа. За. За тэгмүүд нэг кино нь болохоор 3 төрлөөр ингээд хэцүүгээс амархан луу ингээд description ингээд явна. За. Эхнийх дээр нь болохоор тэр зөвхөн ганц өгүүлбэр нь харагдана. За. За дараагийнх нь болохоор synopsis нь харагдана. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө ямар студ ямар хэл дээр хийгдсэн энэ тэр details-үүдийн хальт оруулсан байгаа. За. За тэгээд манай контентны бас гоё сонирхолтой хэсэг бол сонирхолтой хэсэг яг хамгийн эхний одоо харуулж байгаа ингээд хинтээр нь таах юм бол respect авдаг байгаа зэ. За маа өмнөх дугаар дээр бүртээ маань 5 киноноос 4 дээр нь 4 respect авсан. Тэр бол айгу би ялчгүй амархан юм бэлдээд өгцөө ба. Тэгээд би одоо жоохон хашаа жоохон хүнд юм болгоо respect-ийн чанарыг жоохон сайжруулъя гэж бодоод хамаг respect-ийг алдаад дуусгая дээ. За тэгээд яатсан 5 киногоо эхний киног л харцгаая. За эхний киноны нөгөө alt caps бичсэн нэг үйлбэрийг харцгаая. Ингээ хэцүү болгоцсон байгаа шүү өнөхөө одооноос хайр байхгүй. Энэ өстой хайргүй байна. This is the story of a lifetime. За ерөнхийдөө кинонууд 5 киног болохоор энэ чиний нөгөө юунд Letterboxd хийцэн байгаа кинонуудаас сонгож хийсэн байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө үдцэн л байх. Үдцэн л мод мартчихаагүй л ерөнхийдөө үдцэн кинонд оруулсан байгаа шүү. За юуг нь харчих болох вэ? Synopsis би бол энийг бол угаасаа. За биш. Тий баг. За эхний киноноос respect л авч чадсан. За дараагийн synopsis-ийг харцгаая. The tender heartbreaking story of young man's Moonlight. Yeah. Moonlight. 24-ийн анхны Oscar-сан Moonlight байлаа. Кино юм аа. Яг гарч яхад нэг тэр Oscar авдаг жил нь үзсэн үү те. Би нөгөө нэг Оскар дээр La La Land дээр нэг балаан юм гэснээр дараа л үзсэн л дээ. Ямар кино байсан юм бол гэх юм. Юу болоод байна гэдэг. За окей. За яц нэг оноо л авлаа 5 киноноос. За дараагийн киноны нэг үйлдвэрийг харцгаая. Her. Yeah! Respect. Spike Jonze гэдгээр л шууд яцсан. Тий, найруулсан. Угаасаа яг миний бас анх нөгөө кинонд амар туртаа болгочихсон кино. Угаасаа бас классик шүү дээ. Тий, тэгээд миний unpopular opinion би хинд дургу. Joaquin Phoenix. Тийм үү? Тий, яг би бас Her дээр гардаг Joaquin Phoenix-ийг би өөр хүн гэж боддог. Өөрөөх гоё. Бусд нь бол тий, бус юун дээр бүгдээрээ ирээ. Бус юун дээр бол Joker. Би Joker ч дургу. Тийм. Окей. Тэгээд тайлбарлахгүйгээр хэлээ. За нэг respect. За авч чадлаа. За тэгээ хоёр киног таалаа. За одоо 3 дахь киног харцгаая. Hold the head, keep the film burning, let the sensation explode. Тэжрийн ямар кино л. Feel the heat, keep the feeling burning. Let the sensation explode. Айгуул тийм юу л кино тий. Ийм нэг юм burning юм болоо. Burning биш ээ. Burning гэж хэлсэн. Heat meet гэхээр нь айгуул нэг тийм юу л романтик кино юм шиг шүү дээ. Романтик кино юм уу? Хайр мартай холбоотой юм шиг үү юу?
Keep the feeling burning. Агуу юм болоо? Бас За sensation юу яа? explode. Бууж өглөө. За. Юугийн синапсисыг харах юм. За синапсисыг харах уу? Тий. За синапсисыг би бас яатсан байгаа шүү зөө. Жоо спойлер агуулсан байсан болохоор. In the mood for love. Яа, тийм ээ. Гэтэ ингээд амар хэцүү юм те. In the mood for love-ыг чи ингээд амар sensation explode яг хөө тийм л юм байна л да. Яа. Гэхдээ Letterboxd л тайлбар шүү. Letterboxd зохиож байгаа бичээгүй шүү гэж. Letterboxd-ийнхаа арай л хэтрүүлээд гэсэн байх шээ надад. Энийг гэхдээ одоо найруулагч кино хийж байгаа хүмүүс нь өөрсдөө provide хийх юм болоо Letterboxd-ийн дураараа ингээд нөө. За энэсээ мэдэхгүй. Энийг яг эдит хийж явах та. За оруулъя. За. Disclaimer. 3 дахь кино нөө. За 3 дахь киногоо In the mood for love. Respect хүүгээр оноог нь авч чадлаа. За одоогийн байдлаар нэг Respect-тэй. За 2 кино үлдсэн байна. За 4 дахь кино л орцгоё. Оо. За In the mood for love байлаа. Classic. За дараагийн кино руу орцгоё. The universe is so much bigger than you realize. Юу мө Heart and Hears хүү мө. Бас ээж болох үү? Тиймэрхүү кино. Бас баяж болох гэхдээ гүүгүү. Тэр нөөсөөс шал өөр л кино. Everything Everywhere All at Once. Respect авч чадлаа. За тийм ээ. Энэ бол Everything Everywhere All at Once. Энэ бол ялтчгүй хэдэн жилийн дараа классик гэж яригдах кино болов л гэж байна. Яг нөгөө нэг Gen Z кино. Жинхэнэ яг Gen Z тийм кино. тий. Өнгө төрх зохиол Ямар ч нөгөө нэг attention span байхгүй болсон хүмүүс зориулж хийсэн кино. тэгэл яг visual effect нь тэр зохиолч тэр хүмүүсийн dialogue тэр охиных нь ярьж марж байгаа. Conflict энэ ч гэсэн тий яг л Edit medit ер нь л бүгдээрээ л яг л. надад яг ч яг нэг үз дуусчаал тийм сонин юунд юм сэтгэл зүйчтэй уулзчаа гараад ирсэн юм шиг тийм сонин амар би тэмдэг төрчихсөн. энийг үзчихээд их нэртэйгээ тэгэж ирчихсэн. 94 онд хүмүүс Pulp Fiction-ыг анх үзчихээд ийм мэдрэмж авсан болов уу? Би яг нэг ийм тий те. Гэтэ яг хав тухайн үед үзчихсэн нөгөө нэг үзэлтээсээ миний хувьд жоохон юу буурсан л да. Одоо гэтэ дахин үзсний дараах юм аа. Гэтэ ер нь бол бас яг нэг ийм классик ирээдүйн классикийг үзэж байгаа юм шиг л мэдрэмж авсан. Ирээдүйд хүм болгон яриад Тий. нэрээ Pulp Fiction шиг яригдж үлтгэл юм байна те ер нь баг. Тийм байхаа л гэж найдсан шүү дээ. Бас тэгээд бас нөгөө чинь нөгөө Аз representation бас гарах Hollywood тарна гэдэг чинь бас л гоё юм чинь. Окей, nice. За 2 respect авч чадлаа. За 3 respect авч чадах уугүй юу? Бид харцгаая. За let's go. Worst of them will stay with you forever. Worst person in the world though. Биш ээ. Worst person. Worst of them will stay with you forever. Тэр киноос ямар те. Worst person in the world. Тэ. Тэрний нэг юу син бэ бас. Гүйтгсэн. Нэр. Галтгол гонж байна. Worst of them will stay with you forever. За 3 respect авахгүй байна. Энэ яалт ч юм. Энэ амар хэцүү байна. Яалт ч юм. Төхүүлэх үү? За. Тэгэхээр аюу төхөж юм болоо. Тэмээргүй юм байна. Зүгээр respect авахгүйгээр respect л бол respect юм чинь. Окей, тэгвэл synopsis-ийг харцгаая. Memories of Murder. Yes. Энийг хараад яаж Memories of Murder гэж угаасаагүй харах юм бэ? Угаасаа энэ эхний өгүүлбэрүүд бол жоохон төөрөгдөлмөр л айгүй. Гэхдээ ер нь бол цаашдын дугааруудаа яг
энийг зөөлрүүлээд ирэхгүй хөө. Түрүүний хайргуу гэдэг шиг л. Тийм Хайргуу л байсан зүгээр. Тэгээд стил тэгэл 5 киног нь тавуулан ингээл таачсан яг өндөө гэж. яалтчгүй л яг бүгдээрээ л миний дуртай кинонууд. Зүрх тарцсан кинонуудын орог сонгосноо. Аггүй би зүгээр харж байгаа л. Харж байгаа хамгийн дээр ревю өгснүүдийг харж байгаа л, саяхан ревю хийснийг харж байгаа л. За энэ бас яг бүр огт мартцсан киногийн цогчуд бас жоохон сайн шүү дээ. Энэ бол баг миний бодлоор хамгийн best serial killer-тэй кино хаа. Детектив тийм тэр амар сонин инээдтэй штэ хажуугаар нэг dark comedy бас хажуугаар нь яваад. Солонгоскын дугасаа тийм яаж ч нэг юм фаны юм оруулдаг тий. Бон Жун Хо бол яг ялтчихгүй. Яг би тэгтээ сүүлд Mickey 7-ний үзчихээ яг тэгж үзсэн л та. Ах нутагта хилээрэл хийвэл киног л алт юм байна. Тэгвэл Snoop versus Centric бас уун дайггүй байсан ч гэсэн тэгээд. Гэтэ яг нэг тим юм байгаад дим болов гэж боддог шүү дээ. Нэг тиймэрхүү жоохон юм атюр найруулагч нар гэдэг шүү дээ. Яг өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн яг нэг төрлийн кинонууд хийдэг найруулагч нар одоо Parasite эднэр шиг ингээд Оскар аваад амар дэлхийд ихний анхааралд хүрчингууд тэрний дараа ингээд хүссэн киногоо хийгээд ингээд студиуд мөнгө цацдаг юм шиг. Одоо Холливуудын хэмжээнд кино ингээд амар том кино хийгээд ингээд юу ч хийсэн хамаагүй гэдэг ингээд цацдаг. Тэнгууд ингээд дараа нь нөгөө хийгддэг кинонууд нь нэг жоохон тийм хангалттай хүлээлтд хүрдгүүч тийм өөрийнх нь нөгөө ерөнхий стандартад хүрдгүүч тийм үү. Тийм одоо жишээлбэл нөгөө хин Lord of the Peter Jackson. Lord of the Rings 3 нь ингээд Оскарыг хамаал. Тэрний дараа King Kong хийсэн шүү дээ. Тэр чинь бас ингээд нэг юм амар хүлээлттэй хүн болгоо ингээд Peter Jackson-ыг нөгөө үзэмэд бас нэг тийм хангалттай бас хүлээлт нь хүрээгүй кино бол таарчдаг. Тийм юм байгаад идэв болов. Тэгэл ер нь бол сэний Фрэнсис Форд Коппола гэсэн ярьжсэн шүү дээ. Яг л яачаар жоохон бас миний бас хальт боддгоор жоохон тийм нөгөө guilty pleasure жоохон хангадаг юм шиг санагдсан шүү дээ. Яг бүх юм нь бэлэн болчихсон гот. Яг зүгээр л хиймээр байсан юм аа ингээд хийгээл бүр яг тийм masterpiece гэхээсээ л ингээд жоохон тийм яг ингээл нэг юм гоё юм хиймээр байсан. Энийг нэг одоо боломж гарцсан дээр нь хийчихье гээл. Тэгэл яг зүгээр яг өөрийнхөө яг юм баг насны мөрөдөлч юм тийм юм бол дарддаг юм шиг л санагдсан. Бодвол Бон Жун Хо ч одоо Star Wars эднэр л үзэж өссөн мэл үү. Тэгэл угаасаа хин ч гэсэн ингээл хангалттай мөнгө цацсангууд sci-fi кино юмэр санагддаг л үү амар юутай. High budgetтэй, өндөр бажтай кино юмэр санагдгалах. Тийм л юм болсон баха. Ахыг өшөөж ярьлаарай. Одоо тэгтээ нөгөө нэг Сөүлийн метроны буудал дээр болдог аим шиг кино хийх гэж байгаа. Дараа ингэ тэр нь бол амар кино болох хаа. Би бол тэрийг бол амар гэж back in the game болохгүй. Манай нэвтрүүлгийн хугацаа маань одоо төгсөн бай. За тэгээд маш сонирхолтой гоё тесттэй. Тэгэхээр бас тий хоолсон. Одоо миний яг одоо нэг оролцож байгаа хүмүүсүүдээ бас ямар санагдах вэ? Одоо ямар төрлийн кино үздэг хүн бэ гэдгийг бас шинжмээр санагдах байхгүй. Одоо ингээл одоо чи би жишээ нэг юм одоо вижюал талдаа гоё байвал тийм киног илүү дуртай үздэг. Тэнгүүт одоо чи бол жишээ нь одоо яг тийм хоолсон киног бас яг одоо ялч дөрөв ихний нөгөө топ 4 кино бол тийм байгаа тий. Тэгмүүтээ бас өөрийнх нь бас хийсэн киног нь харахад гэсэн тийм conversation based болол. Тэгэл яг амар тийм юм дулаахан л мэдрэмж төрлөө яг дуртай кинонуудыг ингээ харсан чинь ингээл амар тийм гоё тийм гэр бүлийн санагдлаа. Гэр бүлийн кино. Тийм гэр бүлийн лайв тий яг ностальжи кинонууд нь ч тэр тэгэл би бас сая нэг тийм гэр бүлийн кино дуртай бас сая л төлөвт ороод ингээ юмнуудаа ингээ хараа сууж хатал яг харлаа л та яг. Тий. Тэгэл одоо юу гэдэг чинь зүгээр яг цусан гэр бүл ч тийм эсвэл нөгөө нэг found family ч тийм дандаа нэг тийм хүүдөө юмнууд надад их гоё санагддаг юм шиг байна. Ингээд харахад тэгээ энэ өндөрлөгөөс харахад шүү дээ. За тэгээд яг
маа нэвтрүүлэхийг бас өөрлөгөө хүлээж авсан дахин баярлалаа. За дахин басан баярлалаа. Тэгээ цааш тийм уран бүтээл ажил үүснэ. Чи дахиж үзүүч кино юу? Хийгээрэй гэж үнэхээр хүсэж байна. Яг одоо миний бол яг үнэхээр яг бодсон юм бол тэгэл тэр анхны тэр киног үзээд шорт фильмийг үзчихэл яг л бас гэж өөр юм хийж байна. Тэгээ одоо өөр юм турш үзэж байна. Бас л Монгол байхгүй юм хийж байна. Тэгэхээр одоо энэ юм keep going те. Баярлалаа. Хийгээрэй гойж шүү. Баярлалаа. Тэгээд энэ нөгөө айгу гоё концепттэй нэвтрүүлэг эхлүүлээ явж байгаа. Тэгээд тэрнийх нь бас эхний зочдуудын нэгэнд орж байгаа доос их баяртай. Тэгээд keep going. Бид нар ч үе шийчээ. Бүгдээрээ л ер нь явцгаа. Бүгдээрээ кино урлагийг одоо бүхэл класс нь дэмжицгээ. Тэгээ явцгаа. Энэ бүр нэг дороо бүгдээрээ хичээцгээ. За тийм байлаа. За өнөөдрийн дугаарт маань камераман оролцлоо. Бүгдээрээ бас Instagram-ын дагаараа үнэхээр бас funny. Би бол яг ийм Instagram хөтэлтэй гэдэг мим хөөдөө одоо shit post. Тим одоо яг тим контент хийдэг хүмүүсийг бол би үнэхээр биширдэг. Үнэхээр байнгын одоо ганц хоёр хийгээд зогсохгүй байнгын ингээд зогсолтгүй хийгээд идэхт нь бол тэгэл үнэхээр бас биширдэг. Би өөрөө тэрийг амар үзээд. Би бол өөрөө ялцгүй тим хиймээрээ тим контент хиймээр байсан ч тэгээ хийж чаддаг болохоор бас яг зураг тэгээ тим мим хийх хоёрыг бол хийдэг хүмүүсүүд бол яг зурдаг тийм мим хийдэг хүмүүсүүд айгу биширд юм аа. Тэгээ зас бүгдээрээ Instagram-ын дагаараа description-ийг тавьчих бас ингэж гаргаад ирээ. За тэгээд өнөөдрийн энэхүү дугаар маань дууслаа. Та бүхэн бас Letterboxd бүгдээрээ хөгжүүлцгээгээрэй. За дараагийн дугаар хүртэл баярлалаа. Letterboxd өргөжүүлээрэй манайхаа. За баярлалаа.